Huawei компани шинэхэн бүтээл Huawei Nova 13 сери ухаалаг утас Монголд аль биесны эрхтэйгээр Mobcom-ийн салбаруудаар худалдаалагдаж байна. Хэрвээ та Huawei Nova 13-аар худалдаа авбал Huawei Band 9. За тэгээд Huawei Nova 13i-гаар утсыг худалдаа авбал Huawei FreeBuds AC2 чиглэлийг бэлгэлэх юм байлээ шүү. За юуцганда хүнд монголчууд минь та бүхэнд өнөөдөр Rick ба Morty зурлынхаа 4-р бүлгийн 2 дугаар хэсгийг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Тиймээс та админ сайхан мэдэж уух юм билдээ суугаарай. Учир нь өнөөдрийн анги жинхэнэ галзуу үйл явдлаар дүүрэн байна шүү. Эренгээс галзуу үйл явдал гаргахлаар насан турш хүүхдүүд үзээд жаахан тийм байна. Энийг үргэлжлэн сануулъя. За ингээд 2 дугаар хэсгийн маань эхний анги буюу 6 дугаар анги тун сонирхолтой байдлаар эхэллээ шүү. Энэ анги маань ерөнхийдөө бол антилог буюу өөр утга санаа үйл явдлуудтай төвөр ангиудаар дүүрэн болохоор та хэдий хатлог баг зэрэг эргүүлэх зорилгоор ерөнхий спойлер явуулчихлаа. Нэгэн үл таних сансрын уудам окторгуугаараа илдэг гал тэрэгэн дотор орж ирлээ. Тэгээд явж байснаа X-Men киноны логонтой бүр мангар адилхан гарын хажууд суугаад яриа өдлөө. Тэгсэн нөгөөх нь үгийн зөрөөгөө. За чи ямар шалтгаанаар Рикийг алах гэж байгаа юм бэ гэсэн чинь нөгөөх үл таних чинь Рик гэж юм бэ? Би танихгүй юм байна гэж хэллээ. Тэгтэл нөгөө логон шиг нөхөр чинь өөрийнхөө хэрхэн Риктэй очирч доромжлуулж байсан түүхээ ярьлаа. Тэгээд араас нь бөө хүмүүс гарч ирээд л яагаад Рикийг алмаар байгаа тухайга ээж дараалан яриастай. Сүүлдээ нөгөө гар маань залхсан уу, айсан уу, царайн сонин болонгуудаа өөр гал тэргэнд ороод явв. За тэгээд өөр тэргэнд дөнгөж орж ирээд байж байтал тэр дотор байсан хүмүүс нь Рикийн тухай ярьж байлаа шүү. Гэхдээ энэ тэргэнд нь Рик хэрхэн 100 сарыг аварсан бэ энэ тэргээд арай гэгээлэг талаас нь яриад байгаа юм уу да хайши. Тэгсэн хүн болгон л Рикийн талаар яриастай хэвээрээ байдаг наасан. Тиймээс яагаад Рикийн талаар ярих болсон бэ гэдгээс ерөөдөө энэ анги маань ад явдал эхэлж байгаа юм. Тинхүү ахин нэг Рикийн түүхийг сонсохоос залхсан нөгөө гар чинь сүултээ буу гаргаж ирэнгүүтээ алан тална гэж байж хүмүүсийн яриг зогсоогоод өөрөө гарч яв. Ер нь жаахан жавти үртэж байж хөдөлдөг болсон юм уу да. Ямар монголчууд биш тий. За тэгээд буу шидэн болж байж салсан нөгөө гар чинь дахиад л өөр тэрэнд орж ирээд байж байтал урдаас нэг царайлаг эмхтэй гараад ирлээ шүү. Тэгэхэд нөгөө гар чинь шууд буугаад л хүн үү юу вэ чи? Рикийн талаар түүх ярих юм бол алан шүү гэж сүрдүүр шагарлаа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө шүү дээ. Харин үүний хариуд нөгөө эмхтэй хэлж байна. Би Рик гэдэг хүний талаар ярих гайгүй шүү дээ. Миний санаж байгаа хамгийн ихний зүйл бол баахан Рикийн эксүүдтэй ярилцсан энтергээл яг ярьж эхэлж байхад нөгөө гар яриаг нь зогсонгуудаа би Рикийн талаар ярил алан гэж хэлсэн баха гэж чарлж гарлаа. Яасан ч муухай штэ шаарвэд. Тэгсэн үүний дараа яасан гэж үндэ манаа нөгөө танихгүйгээр чинь Рик байсан болж таарав. Даач тийм баха. Харин саяны уулзсан царайлаг эмхтэй чинь Морти байж таарлаа л да. Ингээд ачхуу өвөө хоёр бие биетэйгээ уулзаад зологдөг юм уу гэж байтал гэнт гаднаас тасалбар шалгагч гээд нэг ахуу ороод ирлээ. Ахуу ч орж ирэнгүүтээ тасалбараа үзүүл гэж хэлэнгүүт тасалбар утгаа хаана байгаагаа ч ойлгоогүй манай хоёр чинь гал тэрэн туулаач яваас болоод нүдүүлж гарлаа чаваас. Ядаж байгаа тэр тасалбар шалгагч нь би хаана үнэн бак цаашаа юм аа. Рикийг бүр зодоод идэх шүү. Рик чихэндээ хэсэг зодуулж байгаа сүултээ эцсийн аргаар ирлээ шууд буугаа өрөөд гаргаад иртэл нөгөө муу тасалбар шалгагч нь муугаараа манай хөөрхийн Мортиг бариад авлаа. Морти ч одоо юугаа хийж ойрхон байж үйдэг юм бэ. За тэгээд Мортиг барьж авсан тасалбар шалгагч Рикийг яг буутгалэр нь нохой санаалаад Мортигоор бамбай гэдэг шүү. Үүнд нь уралсан Рик чи одоо хүнээр бамбай хийдэг Жеки Чан юм уу гэж ч байх шиг. За сүлд арган мухардсан Рик шууд ширлээд шил буудчихва. Нэх худалгүй шилээр дамжин бүх агаар сансар руу сорогдож гарахад өнөө тасалбар шалгах цуг сорогдоо сүлдээ бүслэгээр тасраад гарчлаа. Тэгж байж Рик Мортиг аварсан боловч настай болохоор амьсгаагаа дарах гэж сууж байтал. Хаад араас нь гал тэрэгний цагдаа гээд хэдэн нөхдүүд орж ирэнгүүтээ бас баахан төвөгдөөд эхэлвэ. Рик явсан газар балахтай гэж. Эндээс ээжлэлт нэгэн антилог явах бөгөөд үүний дараа Рик Морти хоёр чинь яаж гэдэг нь мэддэхгүй шууд хамгаалтын өрөөнд орж ирээд тэнд байсан хэдэн цагдаа нарыг ёстой түүгээд хайчваа. Ингэж үүний дараа бид хэд энэ анги дээр ямар гээчин болоод байгаа талаар баг зэрэг тайлбар ав. Рик Морти хоёр түүхийн гал тэрэг гэж юм дотор орсон бөгөөд энэ нэг ёсондоо хүмүүс эсвэл бус тарь гарагийн амьтдын ярьж буй өөр антилог түүхүүдээр ажилладаг юм байна л да. Харин эндээс буухын тулд Рик Морти хоёр гал тэрэгний зүтгүүрийн өрөөнд очих хэрэгтэй бөгөөд тэгхэн жаахан явдалтай байлаа. Рик Морти хоёрын бүх юм амаргүй шүү дээ. Ингээд баг зэрэг ойлголттой болж авсны дараа манай хоёр шууд ширлээд хаанаас ч юм бэ сансрын өмсгөл болонгуудаа гал тэрэгний гадаа буюу задгай сансарт гарав. Гэтэл Рик Морти сансрын өмсгөл олж өгөхдөө ердөө нэг цагийн турш амьсгалах агаартай өмсгөл өгснөө өөртөө болохоор хязгааргүй агаартай өмсгөл авцсан ч байх шиг бүр үнэн амиа наасан. Түүний дараа манай хоёр явсаар гал тэрэгний зүтгүүр дээр хурж ирлээ. Энэ үед ч Рик Мортигоос асууж байгаа. Үүнийг онгойлгохын тулд чи түүх ярих хэрэгтэй. Бид хоёртой ямар ч хамааралгүй түүх яар гэж хэллээ шүү. Тэгэд Мортич шууд түүх зохиож гарав. Эхний түүх нь хоёр залуу бөөн хилэнцэд ороход уулзж байгаа талаараа байлаа. Үүнийг сонсон Рик ч "Оо чи болоо" гэхтэн Мортич урдаас нь гоншигдгоор "Би зохиолч биш мэдв" гэд гоншигнов. Тэгтэн Рик "Морти чи феминист түүх ярих хэрэгтэй" гэж хэллээ. Гэтэл яг үүнтэй зэрэгцээд Мортигийн агаар тусч ихсэн тул Рик шууд өөрийнхөө холог Мортид залгангуудаа "Урдлаараа Морти" гэж хэлв. Ерөнхийдөө ийм түүхүүд яриулаад байгаагийн учир нь болохоор тэр түүхийнхээ хүчээр зүтгүүрийн дээдэлд байгаа бамбай шүүмийг эвдэх гэж байгаа юм байна л та. Ингэж Рик бүтэж өгөх гэж хооронд нь Морти мань шууд Бэт самар хоёр хэрхэн сарын тэмдгэрээ хилэнц торхоонуудын туяа гаргаж алж байгаа тухайг хачим ярьж гарлаа. Рик Морти цуврал маань угаасаа ийм байгаа шүү дээ. Та хэд бас мэдж байгаа шүү дээ. Юу гардаг юм. Тэгэхэд нөгөө зүтгүүрийн бамбай яндангаа онгоолонгод Морти ч Рикийг
Рикийг өгөхөөс өмнө зүтгүүрлэн өшөглөн унгав. Ээж ихч хоёроо өвөөгөө аврах шивтэй. За тэгээд дөнгөж орж ирээд байж байтал энэ ангийн маань эсрэг дүр гарч ирлээ. Тэр нь Story Lord буюу түүхийн эзэн гэх нэртэй нөхрөөжээ. Түүхийн эзэн гарч ирэнгүүтээ Рик Морти хоёртой нанжилдаан хийж гарваа. Ядаж байгаа түүхийн эзэн гэдэг энэ нөхөр бас үнэн бэкбиттэй юм аа. Гэхдээ тэгээд бас болоогүй. Рик Морти хоёроор ёстой шал арчиж манай хоёр ч түүхийн эзэнд нэлээд нүдүүллээ шүү. Ингээд яагаад ч барахгүй байсан болохоор түүхийн эзэн аргагүй илүүрхэж Рик Морти хоёрыг барьж авлаа да. Тэнгүүдээ хэлж байгаа юм л да. Рик Морти та хоёр миний санснаас ч илүү ашигтай. Учир нь та хоёрын ярьж төсөөлж байгаа түүхүүд энэ хачин юмнуудыг бодвол хэдэн мянга дахин илүү ашигтай байна. Тиймээс та хоёрын шүүсийг шахах болжтэй. Гэж хэлэнгүүтээ манай хоёрыг нэг туяа шиг юмар шараад баахан түүх бодуулж гарлаа. Ингэж Рик Морти хоёроос түүх яриулж эхлэхэд галт тэргэнд бүр илүү их эрчим хүч дамжин орж иржээ. Гэвч бодлого Рик Иесус Христтэй түүх бодож эхлэхэд тэр хоёроос гарах эрчим хүч зогслоо шүү. Учир нь хэнч Иесус Христийн тухай түүхийг сонсох дурггүй гэнтэй базар байна. Энэ кинон дээр л ингэж гарч байгаа юм шүү дээ. За тэгээд ялахгүй түүх ярьснаас болоод эрчим хүч гарахгүй болсноор нөгөө хоёр айхтар бие хаатай түүхийн эзэсгэд нөхөрчин сүултээ Рик Морти хоёр төр бүрээд ирлээ. Тэр үед нь Рикээс хоо санаагаараа нөгөө нөхрийг энд үлдэнгүүтээ өөрөө гараа авчихлаа. Аргагүй л Рик байгаа юм л да. Ингэж ашгүй нэг чөлөөлөгдсөн манай хоёр чинь түүхийн галт тэрийг зогсоох гээд удирдлагын самбар дээр очисон чинь нөгөөх нь зүгээр тоглоомын самбар байлаа. Тэгтэл энэ үед Рик бүх зүйлийг ойлгов. Тэр нь юу байсан бэ гэхээр Рик Морти хоёр чинь жинхнээсээ галт тэргийн дотор явж байгаагүй ажээ. Энэ бүхэн үнэндээ Мортигийн өвд авч өгсөн тоглоомын галт тэргийн дотор онлын хүрээнд л өрнөж байсан аж. Жаахан толгой эргүүлэн байгааз. Ерөнхийдөө жинхэнэ Рик Морти хоёрын галт тэргийн дотор ийм үйл явдал болж байна гэж төсөөлсөн гэд ойлгож байгаа. Ядаж байгаад энэ галт тэргийг нь Морти Рикийн цайзын бэлэг дурсгалын дэлгүүрээс авсан гэж баг шиг. Ингээд яг жинхэнэ ертөнц рүүгээ үйл явж чичгэд Морти өвгөөсөө яасан танд миний галт тэрэг таалагдахгүй нү гэж асуухт нь Рик гэнт шууд үгүй харин наа чин таалагдаж байна гэж бүр тэнэгтлээ. Бүр үргэлжлүүлээд Рик Мортиг тэрч авснаа. Өвөн чам таартай. Өө нэ үнсгүй мө тэргээ солиорч өглөө. Энэ Рик гэж юм чин ямар дэвтэй архи ууцсан туучивэ. Арай нөгөө нэг янаглуудаагаа эргээд барилдаад байгаа юм биш үсттэй. Ийхүү өвөн гинт хайр зарлаад үнсэж өнгөд ихсэн тул Мортич аргагүй ихэнд Рик өвгийнхөө тухайд гяс үнсв. Ийм юм болно гэж би л авзуудлаагүй явлаа. За ингээд энэ ангийн маань үйл явдал дуустдаг бөгөөд ёстой л жинхэнэ учир нь олдохгүй ангив. Энэ бичлэг маань галзуу үйл явдлуудаар дүүрэн гэж хэлсэн биз дээ. За энэ хүрээ та хэдтэй нэгэн хэрэгтэй мэдээлэл хүргье. Huawei брэндийн шинэхэн бүтээл болох Huawei Nova 13 утсыг Mobicon цэгийн маань Mobicom application, Monpay Store болон Mobicom-ийн бүх салбаруудаас бэлнээр болон хүүгүү зээлээр худалдан авах боломжтой болжээ. Энэхүү гар утасны онцлог нь царай таних технологийн тусламжтай өмнө авсан зургуудаас хүн бүрийн царайг сонгон танд санал болгох ба ингэснээр нүдэнсэн сарнсан царайгаа засах боломжтой болжээ. Олуулаа зураг дарах гэтэл яаж хийж байгаад нэг нь хөдлөөд чил зогсдог доо. Одоо тэгэхээр хин нэгэн золиосонд явах шаардлагагүй болсон байна шүү. Дээрээс нэмээд селфи камер нь олон хүний нүүр царайгч өндөр нэгтрэлтэй фокус дардаг болсон гэж байгаа. Түүнээс гадна 100 ваттын цэнэглэгчээр таны утсыг 9 минутанд 50 хүртэлх хувь цэнэглэнгээ боддоо. Амар уу. За тэгээд нээлтийн урамшил худалдаа авалт бүрт бэлэгтэй шүү. Буцаад кинонд орцгоё. Ингээд ийхүү манай дараагийн анги бөөн сансрын үлэг дээр сүрсэн нэг тийм сансрын солир шиг юм дээр эхлэвэ. Тинхүү удаачгүй үзэгд солигдоход Рик Морти хоёр гарч ирлээ. Тэгсэн тэр хоёр чинь нүүрэн дээр нэг сонин хорхоо шиг юмтай болцсон байл шүү. Яаж байгаа юм бол доо. Гэхдээ тэгээд түүнээс хойш нэг удалгүй Морти дээр байсан хорхоо шиг юм гинт хадны хажуугаар явж байхдаа хаданд тэмтрүүлэн наалцсны улмаас Мортигийн нүүрнээс баг зэрэг салаатглаа шүү. Яг тэр мөчтөнд Морти чинь буцаад ухаан ордог бо. Рикийн нүүрэн дээр байгаа хорхоо шиг юм ч гэсэн татсан чинь Рик ч ухаан оров. Ингэж мань хоёр маань тэмтэлцээ тэр хачин хорхоо шиг юмнуудыг нүүрнээсээ салган авдаг бөгөөд Рик ч одоо шууд буу гаргаж ирээд тэр хоёр сонин нүүрэн дээр наалдаг хорхооны хойдохыг уншлаа. Үүний дараа манай хоёр чинь шууд бөөлж гарав. Учир нь тэр нүүрэн дээр наалдаг хорхоо чинь эзэн биенийхээ ам руу хилээ хийгээд удирддаг юм байна л та. Бурхан минь гэж зарсан. Тэгээ баахан пупа болоод ам дотороо нэг сайхан гаргасны дараа Морти дөрвөн дагуу Рик гэсэн. Эднэр юун амтд вэ Рик гэж асуув. Тэгэд Рик өдөөс нь би мэдэж байсан бол бид хоёр ингэ байж байгаа Морти гэд уурлаа. Дийнхүү буцаад нэрүүл ухаантай болсон Рик Морти хоёр эргэн тойрноо мэдих санаатай агуугаас гарлаа. Тэгээд гарангуудаа шууд урд нь бүхэлдэн хоод соёл иргэншил байгааг хараад манай хоёр ч гүн шоконд оров. Ингэж манай энэ анги адил явдлыг хэллээ. Энэхүү Рик Морти хоёр маань харь гаригийн паразит хорхоонуудын дунд орсноо мэдэнгүүтээ өөрсдийгөө нуух гэж нөгөө нүүрэн дээр наалдаастай байсан хорхоог эргээд скотчж тогтоолоо шүү. Нилийн үүлийн үртэй хорхоо байж тээ. Энэ паразитуудыг Глорзо гэдэг ажээ. Гэхдээ хэдүүлээ явахтай одоо паразит гэж явчих яаш. Ингээд Рик Морти хоёр гараад явж байтал өөр нэгэн нүүрэн дээр харь гаригийн паразиттайгаар өндөг шиг юм гаргаад дэлбэрч байгааг олж харлаа шүү. Тэнгэр юм гэж. Тэгтэл тэр нь яадаг вэ гэхээр энэ паразитууд чинь одоо нөхөн үржигтэй эзэн биенийхээ гидс рүү өндөг шахаад тэр нь цаг нь болохоор гидснээс нь дэлбэрч гардаг юм байна л та. Гэхдээ тэгээд өөрөөсөө эзэн биетэйгээ хамт үхдэг гэжээ. Яа бас шижиг юм ээ шүү. За тэгээд манай хоёр ч явсаар баахан өөр паразитын дунд орж ирээд байж байтал нөгөөдөл чинь Мортиг харангуудаа сүуд боллоо. Гэхдээ энэ Морти чинь эндээ бүр зурагт мурагтаар гараад нэлийн од шинжтэй болоод явчлаа шүү. Удлгүй хүмүүс Мортиг олж харангуудаа бүчин авдаг бөгөөд харин Рикийг харангуудаа Мортигоос "Эрхмээ энэ хүн тань төвөг удаад байна уу? Тантай яаж яриад байгаа юм бэ?" энэ гээд сонь юм ярив. Тэгсэн яасан гэхлээр Рик болохоор энэ паразит дундаа жаахан нэр хүндүү юм байна л да хөрхий. Учир нь Рик чинь энэ паразитын ертөнцийн
ертөнцийн ютубер бөгөөд паразитууд ингэж амьдрах ёсгүй бид өндгөө гаргаад өгөх ёстой энэ төргээд баахан бичлэг хийж тавьдгаас болоод энхүү амьтны ад болоод байгаа юм байна л да. За тэгээд удаачгүй байтал баахан цэргүүд Морти дээр хурж ирэнгүүтээ төсөл болсон эрхмээ. Таныг тушаалыг хүлээж өгнө гэж хэлв. Үүнийг сонссон гайхсан Мортич нөгөө цэргүүдэд тушаал өгөөд төсөл дээр яваад очтол тэр нь дэлхий рүү паразитуудыг илгээх нэг тийм пуучин шиг зүйл байж таарлаа. Энийг олж мэдснийхээ дараач Морти аятайх гэрээ аврах гэж үзээд л дэлхий гариг руу явуулах юм уу? За би бодлоо өөрчлөлөө. Наатах өөр гариг руу явуул гэж хэлв. Түүнийг сонссон өөр паразит нөхөр жаахан уруснаа. Та тэгвэл эртхэн бидэнд яг хаашаа явуулах гэж байгаа хэлэх ёстой байсан шүү дээ. Тэгсэн бол бид ингэж хайрын цагаа өрөхгүй байсан юм гээд үг байлаа. Үүнийг сонссон Мортич гинт дурган өрөнгөтэй шууд зөрүүлээд нөгөө хэдийгээ сайхан загнаж авлаа. За тэгээд бүх юм яг окей болох гэж байтал гинт нэг нь Мортигийн нүүрэн дээрх паразит нүдэн чавчихгүй байгааг анзаараад Мортигоос шууд тулгаад асуулаа шүү. Тэгэхэд нь Морти бантаад юу хэлэхээ мэдэхгүй байж байтал гай олж скотч нь хулраад нөгөө паразит чиг юм Мортигийн нүүрнээс унчглаа. Яагаад ингэж бүтлгүүтэж явд юм бол да Морти. Үүнийг харсан Рик аятайхан аргалж дахиад Мортигийн нүрэн дээр скотч наага тогтоох гэсэн боловч дахиад л хөөрхий хуулраад унчлаа. Яанда энэ хоёр. Ингээд бүх юм бодоо болж баригдсан Рик Морти хоёр жум хүмүүг зүгтааж гарваа. Тэгж байх зураа ашгүй өөрсдийнхөө сансрын үлгийг олж аваад нөгөө паразитуудын пуужийг нэг сайхан устгаж аваад байлаа. Ингээд манай хоёр уг нь яг сайхан харих гэж байсан боловч энэ паразитуудыг устгах нь үнэхээр их таалагдсан болохоор энэ гарыг сүултээ байлдан дагуулж оронгоор нэргүүлж эхлэв. Тэгэхдээ таарсан болгоноо устгаж дэлбэж сүйтгэж явсан ба эцэст нэг сэтгэл ханах үед нь буцаад гэртээ ирээд юу ч болдог юм шиг өглөөний цайхаа ууж гарлаа шүү. Рик Морти хоёрын адал явдал угаасаа нэг ингс хийгээд л өсдөг дөө. Одоо яа гэх вэ? Динхүү гэртээ ирсэн манай хоёрч сайхан цайлах зураа Джерри Бет хоёрч юу гэж дууснаа сайхан дэлгэрэнгүй өгөллээ. Гэхдээ тэр үед нь бүхнийг анхааралтай сонсдог байсан Бетч та хоёрч болж дээ. Харин Самар хөгжлөж амжсан биз дээ гэдэл Рикээс асууж гарлаа. Тэгсэн яасан бэ гэхээр уг нь анх Самарч нь Рик Морти хоёртой хамт цуг гарсан юм байна шүү дээ. Тэгээ Бетийн асуултаас Рик Морти хоёр Самарыг хаяад ирсэн болохоо ойлгоод шууд мэдэн бүдлэнгуудаа Самар зөндөө хөгжилцөө. Тэр бүр хитрхи хөгжилтнөөсөө болоод нойр нүрээд унтаад өгсөн. Би сайхан бүр төсөрч авлаа. Ингээд түүний дараа үзэг зөвлөхөд Самрыг хаяад ирсэндээ бантсан манай орчин буцаад нөгөө гариг руу говлаа. Тэгээд газартаасаа өмнө өөртөө дахиад өнгөлөн даллах гээд паразита нүүрэн дээр скотчтой тавьж энтер. Рик минь дээ уг нь ухаантай л гэдэг. За тэгээ манай хоёрч дотроо энэ хэд биднийг угаасаа танихгүй гэж амар итгэлээ доошоо явсан чинь нөгөө паразитууд Рик Морти хоёрыг тэр дорн мэдээ танаа шууд Рик Морти хоёр руу дайрч гарваа. Энэ үед Рик Японы анийн дээр гардаг робот өмсгөх шиг юмыг өөртөө бас Мортид өмсгөөд нөгөө нөхдүүдийг зүгээр хүүс тэмдрээ тавив. Түүний дараач манай хоёр Самрыг хагаад нэг агуу шиг юм руу ороод ирсэн чинь Самар бүр хатан хаан шиг бөөн албад зарц нартай болоодгсон байлаа бадсарваа гэж. Тэгээ араас нь болоогүй Самар өвөө өдөө хоёрыг олж харангуутаа шууд хүмүүстэй баримтлах тушаал өгөөдгөө. Нэг ёсонтой өшөө аваад байгаа юм хайшин. Ингэж үзэг зэлгэхэд Рик Морти хоёр маань нэг шоронд хоригдсан байлаа. Тэр зураа Морти маань би шоронд орсон болохоор амын хуур тоглоно тэргээл амын хуур тоглосон чинь тэр шорон дотор хамт байсан нэг паразит шууд дэлбэрчлээ. Түүний араас Самар орж ирдэг ба хүмүүсээ гаргаад Рик Морти хоёртой ганцаархнаа үлдэнгүүтээ муу хоёр тэнийг юм чи ямар их уддаг юм бэ гэж хэллээ. Эндээ Самар юу усан талаар ярьж өг. Адал явдлын ихэнд Рик Самар Морти гурав уг нь айгүй аятайхан сансарч аялж явжээ. Гэвч замдаа мэдээж дүрмийн дагуу хэрэлцсэн байна. Харин юунаас олсон бэ гэхээр Самарыг ягаад амандаа чигшлүүр зууцсан явж байгаа юм бэ гэд хэрэлцсэн байвал яг уу бүтэхгүй энэ гурав. За тэгэд хэрэлдэж дуусаад байж байхдаа нөгөө солирын гаригийн агуу дотор орж ирсэн юм байна л та. Ийхүү орж ирэнгүүтээ Рик Морти чинь юм үзээгүй юм шиг паразитуудын үндгийг харж байгаад өөртөөсөө болоод нөгөө хорхоо шиг юм нүрээ наалгачихжээ чаваас. Ингэж Рик Морти хоёрыг эзэмдэж авсан нөгөө паразитууд чинь яг Самрын нүрэн дээр очиод наалтах гэтэл Самрын нөгөө чигштүр мод нөгөө паразитыг шууд шааж алаад үнээс бол Самрыг нөгөө паразитууд бараг бурхан гэж үзсэн ба Самарч нөхдүүдэд та өндгөө гаргаж дэлбэрч өгөхийн оронд илүү сайхан амьдарч болно шүү дээ гэж хэлээд ерөнхийдөө паразитуудын соёл иргэншлийн үндсийг тавьжээ. Үгүй тэгээ явах вэ. Эннээс хойш Самарч яг энэ дундаа бараг Ленин магш болж. Гэвч нэгэн өдөр Рик ба Мортигийн хоёр паразитууд хоорондоо хэрэлдээ тэгээ сүүлдээ бүр хүнсэлцээд эхэлсэн байна. Заваарсан юм. Тэгээд үүнийхээ дараа хоёулаа яг урдын шиг амьдрах хэрэгтэй. Гэр бүлтэй болон энэ төргийг салгалаад агууд ороод иж явахдаа санаанд үе хяналтаа алдаад Рик Морти хоёр эргэн сэргсэн юм байна л да. Ерөнхийдөө ийм зүйл болж өнгөрчээ. Үүний дараа Самар өвөө дүү хоёртой хэлж байгаа. За би та хоёрыг аргалнаа гэж хэлэнгүүт Рик Морти хоёр ч нэг шүүх хурал шиг юмд орууллаа. Тэр үеэрээ Самарч Рик Морти хоёр шууд үхлийн ял оноодог бөгөөд яаж алах вэ гэсэн чинь энэ хоёрыг шууд сансрын өлөг суулгаад сансар руу илгээж ал. Харин би тэгж үххийг нь харна энтергээд бусд паразитуудаа тархитах гэж үзлээ. Гэвч нөгөөдөл нь арай ухаантай болохоор шууд тэрийг нь ойлгоод Самарч баригдах үед нь Рик Мортид аман хураа тогло гэж хэлээд нэг паразитын гидсэг дэлплээ хийчихв. Үүний араас ч Рик шууд машинаа дуудаад илүү чанга спикер дээр аман хур тоглох юм тоглуулахад тэр солир дээр байсан паразитууд бүр дашраараа өглөө шүү. Ийхүү Рик Морти Самар гурын адал явдлын үр дүнд дахин нэг төрөл зүйл мөхөв. Энэ ангийн төгсгөл хэсэгт Рик Морти хоёр Самарыг буцаагаад гэрт нь авчирангуудаа уг нь хөөхөн олон ертөнцийн каплийн сувг үзнэгээ буудан дээрээ суулаа. Гэвч удаагүй
дургу гентэл манай хоёрын гиз нь амар хүчтэй базлаа сүйд болоход Рик үгүй ээ Морти чи дээрийн гиз дэлбэрч нөгөө өндөг чинь гарах гэдэг гэдэг бүүн паник боллоо шүү. Тиймээс Рик Морти хоёрыг орилгыг сонсон Бет орж ирээд үгүй эн чинь юу болоод байна гэхэд Рик Морти хоёр шууд өмдөө шуталж бүксээ гаргаснаа. Бет хүү чинь үхэх гэж байна энэ төр гэж баахан орилж чарлаад бөө юм боллоо. Тэгээ сүүлдээ Рик Морти чинь яг үхэхтэй бэлдээд хивсэн дээр оцоогод байж идэл шууд том өрөөндөө сур харавчв. Үнэн дээ манай хоёрын гидсэн зүгээр л өвцөн байж бүтггүй нэрээ. Ийм балер заван үйл явдлуудаар энэ анги төгсөв. За дараагийн хэлэхэд Мортийнхөө өвгийнхөө хамтаар нэг нь 8 дээр ирж байгаа үйл явдал гарнаа. Энэ цувралын маань туршид Рики хийж байсан хамгийн нийтлэг 3 зүйлийг нэрлэвэл яалтчгүй хулгай, хоёр дахь нь элдв гэмт хэрэгтнүүдэд зэвсэг зарах. Тэгээ гуравт нь Мортиг дандаа дээрлэх хвлээ. Ямар ч чинудаа Мортиг дээрлэхгүй бас хулгай хийхгүй байл болоод өө. Ингээд машина газардуулсны дараа Рик Мортид хандаад Морти энэ бол энгийн солилцоо. Бараг л адал явдал гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ хэрв нөхцөл байдал буруугаар эргүүл хоёулаа хурамч хүчит дундаараад өөрсдөө өгсөн мэт болгон шүү гэж хэлвэ. Уг нь бол энэ удаагийн адал явдлаараа Рик тэр хурамч хүчил орж өгсөн мэт төр үзүүлдэг юм хийх гэж байгаа юм шиг байгаамаа чаваас. Даанч энд нь Морти нэг их ач холбогдол өгсөнгүй. Тиймээс манай хоёрын солилцоо эхлэхэд Рик ч эсрэг талын нөхдөөдөө баахан тас солилцов. Иймээс солилцоо дуусаад бүх юм жин там болоод үж байтал цаадуул нар Рикэд наа тастууд чинь холих шүү гэж хэлвэл яах вэ? Бас тэгээ болоогүй үүнийхээ араас баахан буу шидэм гаргаад сүрдүүлэх гээд байгаа мó хайш юм сонь хөдлөд эхлэв. Ингэж нөхцөл байдал жоохон хурцтаад ихсэн тул Рик шууд Мортиг зурж авснаа. Яна Морти хоёлаа ингэ баларлаа. Тийм болохоор хоёлаа шууд бушуухан үхэж далд оръё гэж хэлээд яг хажуухан дэс нөгөө хуурамч хүчлээ торх ургуу өсрөөд орчив. Тинхүү өсөж оронгуудаа Рикч Мортид гэс агарын гурс өгөнгүүтээ баахан хурамч арга яс дэшээ хөөснээ тэр хэдийг гартал чимээг суугаад дохиогов. Рик анханасаа энийг бараг төлөвлөсөн байсан юм шүү. Гэвч тэр нь даанч Рикийн санснаар болсонгүй. Учир нь нөгөө хэдэн тэнийг юмнууд нь Рикийн хөвөөсөн ясыг харсан мөртлөө хойноос нь гаралгүй сонь юм яриад эхлэв. Бүр янз янзын яриад чалчаа зогсоод идэг наасан. Сүүлдээ баахан амьтдыг яаж хүчил орж өгөж байгааг харсан тухайга ярьж мэрснаа. Хэр их хүчлэг байгааг нь харъя гэснээр халбаг мөлбөгдөрж араас нь харах шичлээ шүү. Харин тэгэхэд Рикч яс нэг яс гаргаж ирээд хархны яс шиг сэлбэр хийгээд нөгөө дүрсэн халбагыг нь бас буутчихв. Гүй ерөнхийдөө тэгээд хүчил дотор гүсэн чигээрээ гүрийх гэж нэлээд үслээ. Гэсэн ч Морти тэр хуурамч хүчил дотроо нэлээд утсан болохоор сүүлдээ бүр тэсгээ болж Рикийн үгэнд орлого шууд бууг аваад булааж аваад өөрөө нөгөө нөхдүүдийг хүчлээсээ гарангуудаа нэг нэгээр нь дуусгаж хаялаа. Морти ч бас цагаад болохоор ууртай аюултай шүү. Ингээд үзэг солиход манай хоёр саяны явдлаас болоод баахан түр тар хийсээр байгаад гэртээ иргэн ирэв. За тэгээд ирсэн хойноо манай хоёрч бүр илүү аалцж гарлаа. Рикч Мортид хэлж байгаа. Би хуурамч хүчил дотор орж ногдох нь тэнэг гэдгийг мэдсэнгүй л дээ гэж хэлгээд Мортич мөчөөгөө өглөө. Тэгвэл ягараа таны бүх санаа янзын байгаад ганцхан миний хэл тэнэг байдаг юм. Та яагаад миний хэлсэн хадгалсан мөч рүүгээ буцаж очдог төхөөрөмжийг хийж болохгүй гэж хариулв. Мортигийн санаа болохоор саях шиг балан юм болоход компьютер тоглоом дээр шууд өмнөх хэсэг дээр хадгалсан үе рүүгээ буцаж очдог нэг тийм төхөөрөмж яриад байгаа юм байна л да өрхий. Даанч Рик Мортигийн санааг сонсонгуудаа дэмжих байтугай баг худлаа хэрсүнд баг зэрэг даап палж гарлаа. Түнд ч Морти улам уурлаад л та тэгвэл хийж чадахгүй л дээ худлаа бантаад байгаа юм биш үү гэж хэлсэн чи Рик бүр уурлаад танил цаашаа Морти би тэр чинь хийн за тэргээд ач хүрүүгөө баахан дунд хуруу гаргаж энэ. Морти ч өөрөөгөө баахан дунд хуруу зөрүүлж гаргалаа. Энэ Америкчуудаа гэж. За тэгээд үзэгсэлтэж Морти хүү иргэн Рикийн гаражд орж ирлээ. Тэр үед Рик ашгүй тайвширсан байх бөгөөд Морти тандаж. Чэний зөв байж Морти хадгалсан мөч рүүгээ буцаж очно гэдэг боломжгүй юм байна гэж хэлсэн. Нэг удирдлах шиг юмны улаан тавшлуур дээр дарснаа. Мортиг буутчихлаа. Жавти хүртээгээд байгаа юм уу хайшин. Гүү тэгсэн түүнийхээ дараа Рик нөгөө удирдлага гараж ирэнгүүтээ цэнхэр тавшлуур дээр дартал Мортиг буцаад яг орж ирдэг үе рүүгээ очичв. Ингэж бид Мортигийн гоншигноод бөө юм болоод байсан хадгалсан мөч рүүгээ буцаж болдог төхөөрөмжийг Рик амжилттай бүтээснийг олж мэдлээ. Одооноос хэдүүлээ энийг зүгээр удирдлага гэд нэрлэжээ. За ингээд өөрийн хүсэл дээр удирдлага хийлгүүж авсан Мортич тэр өдрийг өстой янз юм хийж туршиж үзсээр өнгөрөөлөө. Эхлээд сургууль дээр математикийн багш ноён Golden Fold-ийн өмдөг тайлж шаллаа. Дараа нь Jessica дээр очиод яриа өтгөд фейлцэн тул өмнөх мөч рүүгээ очинд дахин яриа өдөж энэ төр. Ийхүү сургуулаасаа гарамгцаа Мортич тараншин дээр өсөрж машинд мөргүүлж эмгтээчүүдийн 0 орж янз янзын зайрмагч өлөнтөж халбагдаж үзлээ. Бүр болоогүй цагдаад буудуулж үзлээ. Аргагүй 14 настай өсвөр насны хүүхд юм да. Би нэрээ Мортиг та хэдд 14 настай гэж хэлсэн биз дээ. За ингэж өөрийнхөө шавыг хандлж 9 шид юм хийж явсаар сүулдэ бүр тайчглаг борж үзэхэр шийдлээ. Тэгээ яг орох гээд үжил хажуугийн кофе шоп руу үнэн царайлаг нэг охин орж байгааг хараад шууд хаалган голгож өглөө шүү. Гэтэл энэ хоёр маань ингэ салсангүй. Мортич үргэлжлүүлээ тэр охинтойгоо сайхан дотн танилцж аваад шууд үерхэд эхэллээ. Энэ үерхлэн ч нэлээд удаан үргэлжилсэн ба Морти нөгөө охиноо гэрийнхэндээ танилцуулж нөгөө охин ч Мортиг гэрийнхэндээ танилцуулж сүулдэ бүр салаад буцаж нийллээ. Гэхдээ тэгний явсаар эцэст нь Морти найз охиндоо бэлэг барин туйлын туяаг үүсэх аялалд урлаа. Нэрээ Мортиг ингэж азаргалтай байгааг хараагүй бас удсан байж шүү. Бас Морти маань найз охиндоо болсноос хойш Рикийн удирдлагч шиг юмыг дахиж ажигласангүй. Ингээд манай хоёр үнэн романтик аялаад байж байтал гэнт хүн амтны хар хил ам хүрснүү яасан онгоц нь уулын өрөө дээр хосолчихв. Хэдийн нослоос Морти найз охинтойгоо бас хэдэн хүмүүстэй амьд гарсан ч уулан дээр цааш амьд үлдэн гэдэг амар байсангүй. Аимшиг хүүтэн бас хоол хүнс байхгүй тул сүулдэ Морти ба түүний найз охин амьд үлдсэн хүмүүстэй хамт үгсэн хүмүүсийгээ цогцъё гэдэг болжээ. Энэ үед Мортич найз охиноо үнэхээр зовж байгааг хардаг бөгөөд дахиж юм байхыг нь харж
төвчихгүй гэд нөгөө удирдлага хайгаар онгоцны сэг рүү явлаа. Тэгж явахдаа манай Морти чинь баг үхэхийн наагур явсаар эцэст нэг цүнхүү олонгуудаа уцаа гаргаж ирээд хөлдөж үхсэн гараараа шууд 911 рүү залгав. Тэгээд ярьж чадлагүй ухаан алдад унлаа хөрхий. Арай 3 бүлгийн дараа ингэж өчөж байгаа юм шүү дээ. Үгүй гэхдээ ахтай муу хүн өгтгүн адилаар Морти мань эргэн сэрэхэд ашгүй имлэг твтэж байлаа. Найз охин ч бас ирсэн байлаа. Үгүй тэгээд үүнийг харсан ёо ашгүй дээ гэж бодлоо. Үүний дараа Морти ч идэрээд буцан гэртээ ирж амьд үлдсэн баяраа тэмдэглэж гарлаа. Үгүй одоо тэгээд тэмдэглэхгүй гэж алтай үлээ. Харин тэр үеэр нь карма юм уу эсвэл хөв тавилын юм уу Жери гэж нэг муу салгалсан хүр зургтайгаа удирдлагыг хайж явахдаа Мортиг нөгөө хадгалсан мөч рүүгээ очдог удирдлагыг олж аваад санамсаргүй цэнхэр төвчлөр дээр дартал Морти минь бүр буцаад найз охинтойгоо танилцж буй дээрчлээ. Жаргах замын сатай амдаа энэ Жери. За ингэж өөрийгөө буцан гэрснийг ойлгосон Мортиж буцаад найз охин дөөрөө очтол жаахан буруу арга барил ашигласнасаа болоод тэгж чадсангүй. Бас нөгөө удирдлага нь ч буруу мөчөө хадгалаад ав. Ингэж үүнд бүрэн депресссэн Морти минь амтны үрэлгийн гориллагийн торлуу хідэнтэй өсөж нэлээд олон удаа өглөө. Ийм хүсэл санаа нь арай дээрсний дараа Мортиж буцан Риктер очиод Рик би чиний хийж өгсөн зүйлээр сайн хөгжиллөө. Гэвч би үүнээс сургамж авлаа. Би дандаа өнгөрснөө харж байсан байна. Бас наад удирдлагыг чинь би ашиглаад байвал өөрийнхөө үр дагавраас цухтаагаад байна Рик. Одооноос зөвхөн би ирээдүгөө харна. Гэснээр нөгөө удирдлага өгчв. Үүнийг сонсон Рик гинт босч ирэнгүүтээ. Үр дагавраас цухтаахаа. Морти чиний хийсэн бүх зүйл болоод өнгөрсөн шүү дээ гэж хэллээ. Үүнийг сонсон Мортиж гэхдээ энэ чинь хадгалсан мөч рүү буцдаг биш юм уу гэж асуугаад Рик шууд нэг холограм дэлгэх засаагаад бүхнийг тайлбарлаж өгв. Үнэн дээр Рикийн бүтээж өгсөн төхөөрөмж нь Мортиг өнгөрсөн үе рүү буцаадаггүй байсан бөгөөд Морти цаг хугацаагаа хадгалж байна гэж бодох үед үнэн дээр Морти чинь өөр зэрэгэлдээ ертөнцийн Морти рүү шилждэг байсан юм байна л да. Тэгэхээр манай үний бужигнуулсан бүхэн чинь үнэн дээр болоод өнгөрчээ хөрхий. Үүнийг мэдсэн Морти ч одоо ямар ойлог байх втэ. Ингээд хүний бодоод олж болох бүхий л муу муухай зүйлийг хийсний дараагаар Морти чинь Рикээс би яаж энэ бүхнийг засах вэ? Би яаж тэр Мортинуудыг аврах вэ? Гэхэд Рикч багтаваа хангаж байгаа хитэ. Нэг арга байгаа. Тэр нь энэ бүх Мортинуудыг буцаагаад нэгтгэх гэж хэллээ шүү. Ингээд гарц байгааг олж мэдсэн Мортиж тэгвэл тэгье Рик гэж хэлэхэд Рикч Мортигийн үүсгэсэн баахан зэрэгэлдээ ертөнцийн Мортинуудыг нэгтгээд өөр дээр нь аваад ирлээ. Тэгээд ингээд ашгүй бүх юм төгслөөдөг гэдэг байж итэл энэ бүхэн тим амар төгссөнгөө. Учир нь Мортигийн бүх хийсэн юм чинь одоо өөрийнх нь ертөнцид өрнөсөн байгаа шүү дээ. Тийм болохоор бүх Мортинуудыг нэгтгэснээс хойш нэг удалгүй Мортиг баахан цагдаа нар буу шидэн барьсаар бүслэн авлаа. Үүнийг харсан Рикч Мортид хандаад "За, шангаа үрдэх ямар байна да?" гэж хэлэхэд Мортич "Рик надад туслаа штэ" гэж аврал ирэв. Тэгтэн ч Рик шууд "За, тэгвэл энэ бүхнээс ангижрах нэг арга маань Морти. Тэр нь чамайг хуурамч хүчил дунд оруулаад худлаа өгсөн мэт болох" гэж хэлв. За байж да. Тэгэхээр арай Рик чинь анханасаа Мортиг өөрийнх нь санаа тэнэг гэж хэлснээс болоод өс санаад энэ бүхний төлөвлөсөн юм биш үсттэй. Гэхдээ тэгж магадгүй л гар гэдэг та хүн угаасаа мэдж байгаа шүү дээ. Ингэж өвөн ахаад л нөгөө хүчлээ санаагаа гарахад Мортич дуртай дургу тийш ороход нөгөө нэг яснуудаа дахиад өвлөв. Энэхүү өөрийг нь бүслэн авсан байсан баахан хүн амтан цагдаа сэргийлэхийг чуурлаа. Гэвч газрын гай царайлсан хоёр нөхөр Мортигийн үхлийг бас яг бат болгоно гэж далчигнаж яваад нэг нь Мортид алуулав. Ингээд сүүлчийнх нь гарч явсны дараагаар Рик Мортиг хурамч хүчлээс гаргаад "За Морти одоо өөрийнхөө ертөнц рүү явъя" гэж хэлснээр энэнг төгсөв. Энэ миний сонсохоор айгүй яалтчгүй сэжигтэй л байгаа юм да. Энэхүү 9 дугаар анги эхлэхэд Мортигийн гэр бүл аялалд явж байгаагаар айгүй аятайхан эхэллээ. Ойрдоо ийм аятайхан эхлэлийг ч юу н хараагүй юм байна дөө. Жереми нь овоо 90 шир гаргаж гэр бүлийн аялалд авч явгаа бөгөөд очоод хээр газар хэрхэн хонж өнчгийг зааж өгнө барина гэ бүр дотор төлөвлөгөө мүлгөлгөө гаргацсан живж байх шиг. Бас хамгийн сонирхолтой нь Рик Жери тэр хэдтэй хамт явж байгаа шүү дээ. Уг нь хэр баргийн юмд ингэж явхааргүй үндэ Рик ч бол. За тэгээд ганц удаа ч гэсэн овоодоо гэд яг бодоод байж итэл энэ бодол маань талаар боллоо. Учир нь Рик, Бет, Жери, Морти самар дөрөвтэй аялалд явж байгаа цорын ганц шалтгаан нь хүнээс цугтааж байгаа болохоор тэрэж. Бүр эмхтэй хүнээс цугтааж аргаа барахтаа энэ хэдтэй хамт аялалд явж байл яах вэ? Ийхүү үнийг илтгэж Рикийг замд явж байхад нэгэн эмхтэй ихэл сүрхий Рик рүү байн залгаад байв. Рик ч олон дахин залгаад байхаар сүлдө тэсгээ ойлоод ямар ч сүлжээ орж ирдэггүй куб хайрцаг дотор уцаа хийчихв. Үгүй тэгээ манай сонирхоод "Наа түүхэн чи яг яах гэ тань руу залгаад байгаа юм бэ" гэж асуудал Рик урдаас нь "Тэр жирэмсэн болоод намайг эцэг гэ танигтаад байгаамаа" гэж солиорвол яах вэ? Үүнийг сонссон Бэтч Рик аавгаа шууд зазагнангуудаа "Рик та өөрийнхөө хүүхдийг хайж болохгүй штэ. Намайг яалаа та" гэд үүнийг сонсоод Рикийн сэтгэл хувирсан юм уу яасан. За тэгвэл очгоос тоо гэж хэллээ. Ингэж хэлэнгүүтээ Рик шууд суудлаа Жеритэй солонготой Жеригийн машиныг шууд цанс руу өлөг болгож хуургаад өөр гариг руу явна дөө. Ийхүү манай энэ удаагийн адал явдал Рикийн бас нэг баян гарыг хэллээ. Гэхдээ жирэмсэн болгоод хаяа цухтна гэдэг чинь Рикийн өмнө хийж байсан амар юмнуудын хажууд бол харьцангуй гайгүй байгаа шүү дээ. Бид бүхний мэдж байгаагаар Рик бурхан чөтгөрийн аль аль нь ч үуч чаддаг нэлээд эвгүй гарал та. За ингээд үдэг зөвлөгтөд Жеригийн гэр бүл Рикийн хамтаар нэгэн гариг дээр ирлээ. Ирсэн хойноч Бет хэлж байгаа. Тэр хүүхэн чинь хаана байгаа юм бэ гэж Рикээс асуугаад Рикийн хариулт хүн болго нэг цочрол оруулав. Учир нь Рикийн байрлал
харилцсан тэр хүүхэн чинь хүн биш, амьтан ч биш. Энэ ирсэн гариг нь болоод явчих. Бурхан минь. Тэгэхээр Рик маань бүхэл бүтэн сансар огдрон гаригтай барилдаан хийгээд жирэмсэн болгоцсон байгаа юм шүү дээ. Гэхдээ Рикийг ийм үйлдэл хийхэд гайх зүйл юу ч байхгүй гэдгийг хэдүүл угаасаа мэдэн дээ. Ингэж хариулахад нь манай эд ч өстэй заваарсан юм а пупа гэж бөө юм болоход Рик бүр тоосон шинжгүй. Би чинь эрдэмтэн шүү дээ. Тэгэхээр юмсыг туршиж үзэх нь угаасаа миний ажил гэж тэнэгтэв. Ямар ч юм дээ Рикийг. За ингэж өөрийнхөө гинтийн бэлгийг барьсныхаа дараа Рик эхлээд гэрийнхнийг нэг солирын тогоо шиг юм дээр дагуулan ирвэ. Тэгээд энэ тогоо руугаа зааснаа. Энд бид хоёр барилцсан энэ тэргээд айгүй багталтай ярьж гарваа. Гэхдээ яаж бодохороо бүхэл бүтэн солирын том тогооны хэмжээт юу яадаг вэ наа те. Өөрийгөө том болгосон юм бол эсвэл өөр юмаа томруулсан юм бол за мэдгүй ёо. Ингээд манай хэд ч нөгөө тогоон дээр ирсэн өнөө гинт газар хөдлөлт болоод галтуул дэлбэрэх гэж байгаа юм шиг сонин юм болоод эхлэв. Тэгтэл Рикийн барилцсан гариг чинь төрөх болоод ингээд дэлбэрэх гээд байгаа юм шиг сонин болоод байгаа юм байна л та. Үеийн дараа бодлого нөгөө тогоо нээгдээ дотроос нь баахан баримлын шавар шиг саарал Рикийн хүүхдэд төрж эхлэвэ. Гэхдээ Рикийн хүүхдэд төрөнгүүтээ өндрөөс унаад өгөхөд байлаа. Мэдээж ийм дарк юм гэж юу аах вүтэ. Үүнийг харсан Бэтч Рик тандан та ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй ааваа гэж хэлсэн боловч Рик тэрийг нь ёор тоосон юм ч үү. Наа чин амьдралын хувь штэ энтер гэхтэн Бэт уурлаа шууд үсэрдэг тавцан гаргаж ирээд Рикийн хүүхдүүдийг нэг нэгээр нь барьж авах гэж хэрэндээ хөөрхөн үзэж гарваа. Тинхүү энэ бүхнийг хэсэг ажиллаж байсан дараа Рик чаргагүй ихэнд Бэт туслахаар болж аав охин хоёр хамтдаа Рикийн хүүхдүүдэд зориулаад асрамжийн том байгууламж барьж өгөхөр шийдэв. Харин ингэж байх хавуур нь Жери хүүхдүүдтэй хандаад хэдүүлээ эндхийн байгаль аялье гэж хэлээд Морти Самар хоёрыг дагуулад яв. За Жери минь битгий л Рик шиг янз бүр юм хийж гараарай да. Ингээ үзэгсэлэхэд Жери хүү охин хоёроо дагуулгын явсаар нэгэн газар иж буудлаад хэрэндээ л нөгөө хоёртой гой дурсамж үлдээх гэж үзв. Гэвч өсвөр наснд ирээд ааш авир нь адцах шиг болсон хоёр Америк хүүхдүүд аавыгаа бүр нохоон чинэж тоосонгүй. Манай ингэсэн бол айл хэдийн баг дээр нь дарж аавна гэд хосуулсан байгаа л да. Өөр орны соёл яалтчгүй өөр байгаа юм да. За сүүлдээ Жери ч үүнд нь уралж харахад Самар босч ирээд үнэн бүтэхгүй юм яриад Жериг уурлуулаа хийж байгаа. Тэгж Самар Морти хоёр чинь амьсгаа царайлаад майхан дотор утас тоглоом хоёртойгоо ноцолцоор үлдвэ. Харин энэ хойгуур Бэтрик хоёр чинь их бүтээн байгуулалтыг өстө алж өгч байлаа. Аав охин хоёр чинь нүсэр том төрж байгаа хүүхдүүдэд зориулсан их барж авах байгууламж ярьсан бөгөөд тэгж төрснийхэн дараагаар бүр ангилж манглаад алж өглөө. Ангилахтай харин шууд эмч эрдэмтэн ажилчин энтергээд хувааж гарсан бөгөөд DJ инфлюенсер мэт тийм мэрэгчтэй болох хүүхдүүдэд шууд гаргаж хаяв. Үүгээр одоо тийм хурган роуст хийгээд байгаа юм уу да хаашийн. Энэ үеэрээ Рик Бэт хоёр ч хамт өнгөрүүлээгүй цаг хугацаагаа нэг ёсондоо нөхөд авваа. Аав охин хоёрын нандин харилцаагаа улам бэхжүүлв. Харин ингэж гэр бүлийн харилцаа нэмэгдэж байх зур Жери бүр салгаж яваад Рикийн гологдол хүүхдүүдэд хайдаг газар нь хүрээд ирлээ. Гэхдээ тэгээд баахан гологдол хүүхдүүдийг нь харснаа та нарыг ингэж өхүүлэхгүй гэд Самар Морти хоёр зааж өгөх гэж байсан янз янзын аяллаа арга техникийг Рикийн гологдол хүүхдүүдэд зааж гарлаа. Харин Морти Самар хоёр бас аавдаа гологдоод ойд ганцаараа хаягдсан хойноо Рикийг олно гэж ой дотор тэнч явсаар нэгэн сансрын үлгийг олж харлаа. Тэгээд дотор нь оронгуудаа Морти удирдлагын самбарыг хараад хөөх эн чинь миний тоглоомын удирдлагатай төстэй юм байна гэж ав. Самар болохоор хөлгийн кабин дотор энэ төр юм доншилж яваад нэгэн гуурстай шингэн оллоо. Күэ тэгээд тэрийг нь амандаад хийж тамхиж татснаа. Энэ яг харь гарийнхны өөрсдийн мэдлэгийг үлдээдэг юм байна гэд татаад байлаа. Энэ Самрич одоо ухаалаг юм болов гэсэн чи бас бүтэхгүй гаргажээ. Яа итэ. За ингэж хүүхдүүд нь хамаг болох бүтэхгүй юм хийж байх хойгоор Рик Бэт хоёр маань их бүтээн байгуулалтад дуусгаад бие биетэйгээ амар аав охин хоёрын чин сэтгэлийн ярьслага өрнүүлээд байжв. Тэгтэл яг энэ үед нь үүлний хэлбэртэй нэг юм Рик Бэт хоёр төрхөөд ирлээ шүү. Тэгсэн тэр нь Рикийн хүүхдүүдийн жинхэнэ эцэг болж таарав. Гэхдээ юу болоод байна? Ийхүү жинхэнэ эцэг нь ирсэн болохоор нөгөө Рикийн барилдаг гарагч хүүхдүүдийн аав нь ирсэн болохоор одоо чи явах хэрэгтэй байхаа гэж Рик хэлэхэд Рик бөөн уур болж гарав. Өө нэрээ энэ жинхэнэ эцгийг нь Режи гэдэг юм байлээ шүү. Режи ч бас болоогүй ядаж хахад үүнтэй зэрэгцэд Жери гэж салгасан юм нөгөө Рикийн гологдол хүүхдүүдэд баахан жад сэлэмтэр бариад хүрээд ирв. Эрэхтээ бүр чармайн үцгийн баахан навч мавчаар юм хүм хаацсан ирвэл яах вэ? Юм бүтэхгүй гараа. За тэгээд ирснээ хэлж байгаа. Танаа хүүхдүүд чинь бас бидэнтэй нэгдэх хэрэгтэй. Эцсийн эцэст нэг нь л тунж үлдэхээс хойш гэж мэгээд үнэн балаа юм ярьж гарав. Ингэж тэнэгдэж байхад нь Рикийн хүүхдүүдийн жинхэнэ эцэг ухаантай юм шууд Рик Жери хоёрын хооронд яс хийж Жери өөрийнхөө хүч чадлаас нэг хэсгийг өснөө дайныг эхлүүллээ. Ингээд хооронд нь муухай яс хайсан болохоор Рик шин шууд Режитэй хүн хэлээрээ мал хөлөөрэй гэдгийн адилаар мал царайлаад зодон хийхээр нисэж яв. Харин Рикийн хурамч хүүхдүүдтэй үлдсэн Жери Бэт хоёр чинь бас дайн дэжин хийхээр болоод авбаа. Яагараа хоорондоо ийм токсик харилцаатай юм дээ. Ингээд үзэгцэлэхэд Морти Самар хоёр салгалаад нөгөө сансрын үлгээ асаасан ч гэсэн олигтой нисч чадсангүй. Бас Самар ч нөгөө хачин шингэнэ татцаар байгаа бүр нилээн хаа явжээ. Рик Режитэй үзэж гарав. Гэвч энэ удаа Рик маань хөрхи арай л барсангүй. Учир нь Режи чинь ер нь Зевс бурах юм байна штэ. Тийм болохоор хэд сайхан хосууж авлаа да. Яг үхэх гээд явж итэл нь Режигийн араас нэг юм нисч ирээд толгойг нь цоо хатгаад гараад ирлээ. Үгүй тэгтэл тэр цоо хатгсан юм нь Морти Самар хоёрын олсон сансрын үлэг байвал яах вэ? Энэ хоёр нэрээ яаж иж явсаар байгаа бас өвмөө
өвгөө хөөрхөн аварчиж байгаа маа. Ингэж хоёр ачин нэрж аварсан болохоор Рик хэлж байгаа. Өвөн та хоёртой чин сэтгэлээс хайртай шүү гэж хэлээд буцаад доош буулаа. Энэ үеэр ээжигийн цогц агаараас доош унаад ирэв. Харин тэрийг Рикийн дуралт гариг нь хараад бөөн ууруулаад хам хүүхдүүдэд алж хаях гэхэд нь Рик чарахгүй ирэхэнд өөрийнхөө хурамч хүүхдүүдийг аваад Морти Самар хоёрын олсон сансрын хөлгийг тэднэрт өгөв. Ингээд буцан харж явах замдаа Бет ч аавдаа хэлж байгаа. Аваа энэ хүүхдүүд чинь танаас өшөө авахар ирвэл яах юм бэ гэж асуухад Рик хариудна. Би яг наадахыг чинь бас бодж үзээд хөлг нь агаар мандлаас гарвал дэлбэрэхээр тохиргоо ийдсэн байгаа гэж авлаа шүү. Аргагүй л Рик юм да. Үүний дараа учир нь үл олдох. Энэ анги ингэж төгсөв. 10 дугаар анги. Одоо харин та нартай 4 дугаар бүлгийн сүүлчийн ангийг ярьж өгч байна. Та хэд маань шүлсээрч цаас масаа бэлдээд байж байгаарэ. За ингээд шинэ анги гэхэд шинэ галактикийн холбоо гээд нөхдүүдэд хөгдөж байгаа баахан нөхдүүд гарч ирлээ. Энэ галактикийн холбоо нь Рикийг устгахнаас хойш дахин байгуулагдсан юм байна л да. Гэвч өмнөхөөсөө нэг ялгаатай харагдахгүй байгаа. Бодлого тэр хэдэн бүтгүү гаруудад хөгдөж байсан нөгөө хэд чинь явсаар байгаад нэг сансрын хөлөг сууж аваад нэг нь дуулгаа авсан чинь Бет ивэл яах вэ? Хэдүүлээ одоос энийг сансрын Бет гэж нэрлэлчээ. Ялгаж байгаа юм шүү. Үүний дараа үзэг солигдоход сансрын Бет эмлэг гэх нь хаашаа чим засварын төв гэх нь хаашаа эмнэг газар ирээд явжээ. Тэгт зураа эмчж гихүү засварчин чих үнийг нөхөр Бетээс чи гэрээ санаж байна хөхтөн сансрын Бет хариудна. Санагч гэж дээ. Ер нь бол би дэлхийгээс яваагүй. Учир нь манай аав миний клоныг хийгээд оронд нь оруулсан юм гэж хэллээ. Хэрв та санахгүй бол 3 дугаар бүлэг дээр Рик чинь Беттэй хамт аялж явж ирчгээд Бетэд хүсвэл чиний клоныг хийж өгөөд чи өөрөө сансарт аялж болно шүү дээ гэд хэлсэн байсан да. Тэгвэл тэр тэнэг чинь жигнэсээ Бетийн клоныг хийгээд өөрийг нь сансар руу явуулсан байж таарлаа шүү. Гэхдээ одоо эн чинь тэгээд өөрийнхөө төрсөн охиныг тэгж явуулж байдаг. Ямар л хэцүүгүй. Рикийн ингэж ганцаараа явах нь ч аргагүй юм шүү дээ. За Бетийг ч тэгжсэний дараа нөгөө эмч засварчин. Тэгвэл Рик чиний хүзүнд бас энэ тэсрэх бөмбөгийг тавьсан хэрэг үү гэж асуулаа. Энэ дээр ч бол бүр хийлэхгүй галгадаа. Үүнийг олж мэдсэн сансрын Бет гинтл нүдэнд нь ож гэлцэхдээ аавтайгаа очиж тооцоо авдахар шийдлээ. Ингэж манай энэ ангийн адал явдал эхэлвэ. Үзэг солигдоход Жеригийн гэр бүл халуун ам бүлээрээ суугаад өглөөний цай ууж байгаа гарав. Тэр зурж Бет хэдүүлээ өнөөдөр дахиад сэтгэл зүйчдэр очин штэ гэж хэлэхэд Рик дахиад л болтох санаатай шууд үл үзэгдэгч хэлийгээр алга болоод мөрөх гэдэл Морти муухай өвөөгөө ховлоод авбаа. Мортигийн ховлтыг сонссон Жерич нөгөөтгийг нь унтраах гэж шууд Рикийн эмзэг цэгрүүн цоглоо шүү. Хохин мог. Үүний дараа Рикч буцаад харагдаг болонгуудаа Мортигоос өшөөг авахар самарт нөгөө тэлийг өгчгөө. Уг нь Морти тэрийг нь өвгөөсөө өчнөө гуугаад байсан юм байна л да өмнө. За ингэж бөөн бодлайн тарьж хайсан Рикч үүний дараа юу ч болоогүй юм шиг гаражинд оронгуудаа баахан хамгаалттай итгэвчүүлв. Өвгөрөө өөрийгөө бас сэтгэл зүйч рүү явахаас хамгаалж байгаа гэж солиоров. Харин тэр үед нь сансрын Бет Рикийн гаражинд ирсэн байлээ шүү. Удалгүй Рикч сансрын Бетийг олж харангуудаа "Өө миний охин сайн явж ирүү" гэж асуухад сансрын Бет шууд Рикийг очоод занд жавангуудаа "Яасан та намайг дэлбэрээд өгчнө гэж бодоо юу" гэд нөгөө хүзүүнд байсан тэсрэх бөмбөг үзүүллээ. Түүний араас сансрын Бет хэлж байгаа. "Та яасан намайг явуулаад өөрийнхөө тэр төгс охинтойгоо сайхан байсан уу" гэж асуухад Рикч хариудна. "Дүүнийг ч гэсэн чи шалгаж үзэлтэй" гэж хэллээ. Тэр үед манай Бет одоо Рикийн гаражин дээр ирсэн ба сансрын Бет ч түүнийг шалгаж үзэхэд түүний хүзүүнд бас тэсрэх бөмбөг байв. За тэгээд үүний дараа Рик ч охин дагуулаад баар сав орлоо. Яалтчгүй сайн эцэг шүү те. Энэ үеэр манай хоёр чол хоёрын сонь сайхнаа ярилцаад байж байтал гинт нөгөө шинэ галактикийн холбооныхон чинь Бетийг хайгаад дэлхий дээр дахиад хүрээд ирсэн байлаа. Өмнө бас нэг удаа Рикийг хайж ирсэн шүү те. Тэгэхээр энэ бол хоёр дахь дайралт болж байгаа юм. Үүнийг харсан Рикч "Хэрв дэ чамайг хайж байгаа юм бол Бетийг олох нь байна штэ" гэж хэлэхэд өөрийгөө яг оргино гэж бодож байсан сансрын Бет чинь гинт дуурн хүрээд Риктэй нанчлаж гарлаа шүү. Гэтэл энэ үеэр яа гай олж сэтгэл зүйчдэр яг зөвлөгөөнд ороод байж байхад нь Тами гарч ирээд Бетийг бариад авлаа шүү. Хэрв та санаж байгаа бол Тами чинь галактикийн тагнуул өгөөд Рикийг барихын тулд хамгийн сайн найз хүн шувууд нь гэрэлж байсан шүү дээ. Айхтар үхэн л дээ. За ингээд яг баларх гээд байж байтал ашгүй Рик нэрч гарч ирээд Тамиг сэтгэл зүйчийн өрөөнд байрлуулсан хамгаалтаар шатааж хаяад нэмээд сайхан буучв. Гим зэмгүй сэтгэл зүйчийн өрөөнд лазер буу байрлуулж байдаг бол бас янзын гарал та. Энэ Рик бол. Ингээд үүний дараа үзэг солигдоход Рик, Бет, Жери хоёрыг аваад нисэж байх зур нөгөө галактикийн холбооныхон чинь хөөж гарлаа. Гэтэл яг энэ дундуур нь сансрын Бет нисэж гарч ирээд нөгөө нөхдүүдийг буудаад унгахчлаа. Ингэж Бет өөрийнхөө өөр нэг хөлбөртөө таардаг бөгөөд Рикээс "Тэр хэн бэ?" гэж асуугаад араас нь Рикийг зогсохыг тушаав. Гэвч Рик юу гээл зогсож явах вэ? Зогсвол Рик биш болох байлгүй дээ. Тиймхүү аав нь зөрүүдсэн учраас Бет хөгшин эцгээ нөхөртөөг нийлэн хүчирхийлж Рикийн нисдэг машиныг баг ослтуулаад хайчив. Ингээд ослын газар тал хийсэн манай хэд цус, шүлс, нус гурван арчаад байж байтал сансрын Бет гараад ирлээ. Тэгээ гарч ирэнгүүтээ Бетийг барьж явсан буугаа тулгаад байж байтал Тами гэж гай гарч ирээд хоёулыг нь бариад явчлаа шүү. Ямар өвхөж өгдөггүй хар шаар вэ? Ийхүү Бетүүдийг барьж авсны дараа Тами давраад Рикийг алах гээд байж байтал азуулж Морти Самар хоёр гарч ирээд Рикийг авахад Рик хүн шувууны өшөөг аван Тамиг буудаж алав. Үүний дараа Рик, Жери, Самар, Морти дөрөв Бетүүдийг авахаар галактикийн холбооны хөлгийг зоригмөдлөө. Удалгүй үзэг солигдоход Рик хөлөг дотор ороод Бетүүдийг судлах гээд бужигнуусаар явахдаа өөрийн эртний амттайгаа иргэн уулзв. Энэ бол хүн шувуу байлаа. Галактикийн холбооныхон хүн шувууг сайборг болгоод хувиргасан бөгөөд өөрийгөө бас галчуун хүн гэд нэрлэжээ. Гэхдээ хэдүүлээ бол хүн шувуугаар нь л явна л да. За энэ хуучны хоёр андын ширүүн тулаан эхэлдэг бөгөөд Рик хүн шувуутай баг чүү ай үдцэж байлаа. Эцэст нь хүн шувууч Рикийг хүчээр арай илэрхийлж шууд гизийг нь хүлээл гаргаад ирлээ шүү. Ингээд өглөө хүлэн зөвшөөрсөн Рик ч амар нүд мүдэн ханаад байж байтал Бетүүд Рикийн шаардлагагүй өөрсдөө судлан гарч ирээд хөгшин эцгээгээ амжиж аврав. Мууч сайн ч бас аав юм л да. Гэвч хүн шувуу үүнд нь зогсонгүй. Тэгээ яг Бетүүдийг бас
алах гэд байж байтал энд Тамигийн цогцыг гаргаад ирлээ шүү. Тэгсэн Жэри чинь Рикийн үл үзэгддэг тэлэг өмсөд Тамигийн цогцоор хүн шувууг хуурсан байвал яах вэ? Гэхдээ бас яах вэ Жэри хэрэгтэй үедээ хэрэг боллоо шүү дээ. Үл үдэх байдаг дандаа. Ингэж хүн шувууны анхаарал сарнсан байх хогуур нь Рик буцаж ирээд яг шилэн үзүүн дээр нь байсан унтраалга дээр дартал хүн шувуу унтарч. Үгүй бүр арай баналтай юу те. Инхүү ашгүй өдрийг аварсан манай эзэж гэртээ иргэн ирэхэд Рик хэлж байгаа. Би яг үндэ та хоёрын яг аль нь жинхэнэ гэдгийг мэдэхгүй гэж тэнэгтлээ. Аргагүй шүү дээ. Тэтгэврийн мөнгөөрөө сайхан хосчдаг хүнтэй юу гэж ярих вэ? Тэгээ бас тэрийгэ мэддэг болохоор зориуд хин жинхэнэ бэт байсан талаар ой санамжаа үлдээсэн юм байна л да. Гэвч бэтүүд маань тэрийг нь үзэхгүйгээ цаашаа яваад өгвөө. Инхүү ганцаараа үлдсэн Рик дурсамжаа үзэхэд Рик тэр хоёроо зүгээр хөзөр хольж байгаа юм шиг бэтүүдийг холиод тэд нэгийг нь явуулсан байлаа гэж. Ийм аавыг бас аав гэх нь зөв үү? Ингэж манай анги төгсдөг юм аа. Рик Мортигийн 4-р бүлэг янзын үйл явдлуудаар дүүрэн байлаа. Удахгүй бүгдээрээ 5 дахь бүлгээрээ уулзцгаая. Тэр бол түлээж угаарай, лайка дараа, subscribe дараа тэгээ сайхан сэтгэлдээ үлдээгээд бид нар уншаад хэдүүлээ бас гоё байцгаая л да.